дэрэн клубын дасгалжуулагч Мөнх Жаргал за тэгээ хүүхдүүдийн титэр гэх бол одоо их үүс за Чингүн болд за Эрдэнэ бэлэгт идэрж авахлаа гэсэн хүүхдүүд маар ирсэн байна. За тэгээ та манай зочид орж ирэх гэж нөө. За өглөөний минь сайн байцгаана ямар гоё ганган залуучууд амар том цомоо бариад ороод ирлээ. За ишгээс очих ямар гоё том цом бэ. За өдөр гоё тухтаа тэгээд гоё соцгаач. Сайн байна та. Сайн байна. Та чихчээ зүгээд тэгээд микрофон өөртөө тэгээд чамд байх. За хүүхдүүд чихчээ зүггүйж байна. Зөвхөн микрофон дээр ярих болохоор багш нь зөөхгүйсэн ч болно. Аль их нэрэл. Аль их микрофоноо миний дүүл гоё өөрчлөхөөр дундаа юм байна. Тий яг гоё ярих болохоор микрофоныхоо урд очиод яриараа за. За сайн байна. Тэгээ танилцуулаа тий. Эхлээд бүгдээр бас гоё бие бинийгээ танилцуулаад эхлэе тий. Тэгээ багшаасаа эхлээд тэгээ бүгдээрээ эхлэе. За намайг Вандаж өгтөө Мөнх Жаргал гэдэг. Дэрэн клубын дасгалжуулагчаар 2017 оноос хойш ажиллаж байгаа. Аз үлмэг бол Баниси зэрэглэлийн дасгалжуулагч ангилалтай. Зөв. За энэ талаас эхлээд микрофон дээр очиод тэр микрофон дээр ярьж байна. Намайг Ганцэргийн их ус гэдэг. Би 2023 онд дэрэн клубд ороод 3 жил одоо дэрэн клубд явж байна. Вау, хэдэн настай вэ инх ус? 6. Яа, 3-таагаас тоглосон хэрэгтэй гэдээ бодлоо шүү. 6 настайгаас эхлээд тоглосон гэсэн үг дэрэн клубтэй тий. За баярлалаа. Дараагийнх нь Болдбаатарын Чингүн болд гэдэг нам би 2017 онд төрсөн. Тэгэд 2024 онд хөлбөмбөгт орж ирсэн. Тэгээд одоо болохоор 9 настай. 9 настай. Вау. За намайг Мөнх Хэрэглээ Эрдэнэ бэлэгт гэдэг. Би 2024 оноос яваад 1 жил болж байгаа. Баталдын идэрч авсан гэдэг. Би тэгээд 2018 онд явж гисэн. За бүгдэнд нь бас юун төрөнд бас амжилт бүтээлэр дүүрэн бас ирсэн, цомтой ирсэн байна. За тэгээд бүгдэнтэй нь бас микэнтэй нэг их миний дүүнэр битээ өрөөрэй. За тэгээ би нэг юм асуутаас багшаас нь төрүүлээд асууч тий. Одоо ямар тэмцээнд яваад ирв те. Ер нь бидний тэмцээний талаар бас нэлээд та дэлгэрэнгүй бидэнд хэлээч хэдэн жил тийзээ болтой гэдэг. За бидний хувьд Яншуу кап гэдэг тэмцээнд оролцсон байгаа. Гуйлэмүжийн Яншуу гэдэг мужид болдог тэмцээн байгаа. Манайх 3 дахь жилдээ энэ тэмцээнд оролцож байгаа. Энэний өмнө 2 удаа оролцсон, энэ жил 3 дахь оролцож байгаа. Энэний өмнө анх орохдоо бид нэр бас адилхан мөн хамгийн анх бид нар анх оролцохдоо 8 11 илүү 12 насны ангилалд оролцоод бас адилхан 11 насны ангилалд мөнгөн медаль аваад 8 насны ангилалд 2 багтаа оролцоод нэг баг нь мөнгөн медаль аваад нэг баг нь 4-р орж ирсэн. Тэгээ өмнө жилийн хувьд бас 10 наснд хүрэл медаль авч ирсэн 2 багтаа яваад энэ жил манай багийн хувьд 3 насны ангилалд оролцсон байгаа. 8, 10, 12 наснд оролцсон байгаа. Тэгэхээр манай дэрэн клуб гэж хэлнэ тий. Дэрэн клубын маань хувьд хідэн одоо хөл бөмбөгчдтэй вэ? Яг хідэн баг бүрэл түүнээр энэ том тэмцээнд очсон бэ? За манай клубын хувьд ер нь 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа клуб байгаа. Тэгээ манайх одоо 6-аас насны түвшинтэй баг хүртэл бүх насны ангилалд тамирчидтай байгаа. Бүх яг нас болгонд тамирчидтай гэсэн үг 6, 7, 8 гээд. За тэгээд одоо ер нь бол нэг тогтмол хичээлж байгаа нэг 300-аас 400-т бол тогтмол явж байгаа бэлтгэлд. Тэгээ ороод гарснаа тооцох юм бол ер нь бол 1000 гол гарахаар байгаа. Тэгэхээр энэ Яншуу капд оролцох бэлтгэл маань хэр удаан явагдсан бэ? Мэдээж том тэмцээн нэлээд удаан бэлтгэл хийдэг болов уу? Яншуу кап тэмцээний хувьд бол бид нэр илүү өмнө 2 удаа оролцсон байсан болохоор ер нь бас 1 сарын сүүлээр ч юм уу 2 сарын ихээр болно гэдэг нь тодорхой байдаг болохоор бид нэр ийшээ эрт төлөвлөсөн байдаг болохоор бэлтгэл ажил дээр болж тангдаг. Гэхдээ манай клубын хувьд бол яг тэмцээн зориулт бэлтгэлийн гэхээс бол байнгын үйл ажиллагаатай байнгын бэлтгэжилтэй байдаг болохоор ер нь бол яг ийм тэмцээн болох чинь гэж хүүхдүүдээс зөвлөдөг биш. Байнгын үйл ажиллагаатай байдаг давталтай. За би юун төрөнд бас манай
дүүнэр манаас одоо нэлээ ингэж аль юу яри ийм ирч хүчний яг бэлгэж шүү нөө аль дүүнэр гавд байхгүй би. За тэмцээнд оролцох ямар байсан тэмцээнийхаа сэтгэлээс хуваалцаж олон улсын тэмцээн ер нь юугаараа ялгаатай байсан бэ? Одоо Монгол тэмцээнүүдэд та хэдэд бас өмнө зөндөл оролцож байсан бах тий. Олон улсын тэмцээн юугаараа ялгаатай байсан бэ? Тэгэл гадаад багт микрофон дээр яриарай. Гадаад багт өрсөлдөн болохоор микрофон дээр нэрч. За яг гадаад багт амар өндөр бас амар хүчрхэг байсан болохоор бид нар хараад айгаад тэгээд бидний сэтгэлээр унаад хэмжээний чадаагүй. Тийм өндөр бүр тийм өндөр байсан уу? Тийм надад жилхэн 7 нүртэй бүтгүү. Тийм үү. Одоо мөжгаштай бараг жицэн хүмүүс лээс. Тийм үү. Үгүй тэгэхээр ч одоо яаж яах юм бэ? Том биетэй хүмүүсийг та хэд ялаад гэтээ цомоо аваад төрөөд ирсэн мэт те. Тэгтээ бид нар тэн дээр хожигдсон. Одоо хэдэн багт өрсөлдсөн юм? 30 баг гэд сонсогдсон юм уу? 8 тоглолтоос 6 яаж нэг тэнцэд нэг хожил. Нэг хожигдсон. 30 баг нь бол дөрөөс их туваагдаад тэгээд тоглолт. 30 баг одоо хамгийн олон энэ тэмцээн 8-9 14 насны ангилал зохиогдсон тэмцээн байгаа. Тэгээд нийт 7 орны 110 баг орсон. Тийм том тэмцээн болсон байгаа. За тэгээд Хятадын анх очиж явахд бол бас дөнгөж нөө болж исэн дочдор бас ер нь багууд нь тийм одоо хүч хэрхэгч биш. Одоо ер нь гайгуус энэ жилийн хувьд бол ер нь бол нэлээд хүчтэй багууд амар хэрсэн байсан. Тэгээд хамгийн бага нас бол энэ одоо 8 насны ангилалд манай 30 баг байсан. 30 багийг 5 хэсэг 6-6-аар нь хуваацсан байсан. Тэгээд 6-6-аар хуваачсан гол тэндээсээ хэсгээс нэг баг гараад өндөр үзүүлэлттэй 2-оор гарсан баг нь 8 баг үлдээд тоглосон юм. За одоо яг энэ дээр харагдаж байна гэж биднээс нөө зурган дээр харж байна. За тэгээд тэмцээнд оролцсон. Тэгээд зургуудаа сая харсан ч бас дунд нь одоо яг баг хамт олсноор авахулсан зураг нь байна тий. Зя. Тэгэхээр манай дасгалжуулагч маань өмнө нь өөрөө одоо аль багт тоглож исэн бэ те хөл бөмбөгтэй ер нь хідэн оноос хойш холбогдоод тэгээ одоо хүртэл ингэж амжилттай яваавэ. Та өөрийнхөө түүхээс хаваалцал. За миний хувьд бол баг уусаа төрхөөсөө ижил гудамжийн тоглож тийм. Одоо бидний чинь гудамжийн Америк тоглодог байсан. Гудамжийн тал тоглодог байсан. Тэгээ би 75 дахь сургуульд сурдаг байсан. 2008 онд 7 онд өдөр бид нэр сургууль дээр тоглодог байхад одоо яг энэ дэрэн клуб 2008 онд үүсгэн байгуулагдсан гэсэн чинь бид нэрийг би яг 70 дахь сурдаг байхад манай одоо гардмаг нэгээд одоо энэ бүр шгшогийн тасалжуулагч хийж байгаа тийм хүн байгаа. Тэр хүн 70 дахь сургууль дээргээд ингээд хөлбөмбөгийн баг үүсгэн байгуулах гэж байна. Ингээд хүүхдүүд аав нь ингээд явж яхад бид нэр 70 дахь ангийн манай ангийнхан доод ангийнхан хажуудлын ангийнхан дээргээд яг 70 дахь сургуулиас бүрдэж 8 онд байгуулж ирсэн. Тэгээ би өөрөө 8 оноос хойш дэрэн клубтэй тоглогч байж байгаад 2017 онд энэ тасалжуулагчийн хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. За тэгээ би энэ хүүхдүүдээс асуултсан ч гэж байна. За тэгээд нэг нэгээр нь асуучих. Тэгээд ер нь гэхдээ ер нь нэг нэгээр хариулаад өгөөрэй. За. Тэгээд энэ дээр болохоор бүгд одоо хөл бөмбөг тоглохын юу нь хамгийн гоё байдгүй, юунд нь их дурлж байна. Манай инх хүслэн эхлээд хариулах уу? Инх хүс өл Захангууд ингэ гол микрофон руу гарч. Захангууд ингэ гол орж байгаа мэдрэмж амар гоёдаг. Чингүн болдод хөл бөмбөг тоглохын хамгийн сайхан нь юу вэ? Гол оруулаад огшаадгүй гэж явах нь яахгүй. Манай тэгвэл Эрдэнэ биелэгт маань бид идэд одоо хөл бөмбөг тоглоорой хүүхдүүдэд идэд яг яагаад уриалмаар байна? Хөл бөмбөг хамгийн гоё спорт байлгүй та хэдийн хувьд те. Тэр хөл бөмбөгийн сайхныг нь хүүхдүүдтэй гоё уриалж хэлээч. Хөл бөмбөг бол амар гоё. Гол оруулсан гоё сэтгэл маань амар гоё. Гэт дээшлээд амар гоё ялтай. Эдэр чавхлангийн хувьд ямар байдаг вэ? Гол оруулаад тэгээд нөгөө юу гол оруулаад гол хаагаад тэгээд сэтгэл амар гоё идэх штэ. Гоё идэх штэ тий. Эдэр чавхлангийн хувьд юу байгаа? Хаалгач байгаа. Тэгэхээр одоо гол оруулах гэсэн юм ер нь бол баг байхгүй. Хойно хаагаал байж явах болохоор бас маш чухал үрэгтэй хүн биш те хаалгач хийдэг хүний хувьд. Та хэд ингээд түрүүн ярьсан шүү дээ. Гол алдахаараа би ингээд сэтгэлээр унаад хэцүү байдгаа гэ тий. Тамирчин хүний хувьд одоо танаа тасгалжуулагч та хэдэд бас зөвлөдгөл ах. Ингээд сэтгэлээр унсан үедээ та хэд тий яана гол алдчихлаа гэдэг юм айсан үеүдтэй юу хийж өөрсдөө зоригжуулдаг вэ?
Дуртай хүмүүсээ бодож. Дуртай хүмүүсээ бодож. За ямар хүмүүсийг бодож. дуртай хүмүүсээ хэлээч. Гэр бүл мэл. хайртай хүмүүсээ тий. Гэр бүл ах нэрээгаа. За. Нэгээр гоё. Найз нөхдөдөө л Найз нөхдөөгөө боддог. Та хэд одоо хамгийн одоо хайртай хөл бөмбөгчин чинь хин бэ? Ямал. Yes. Кристиано Роналдо. Ямал. Окей. За ингээд Ямал Роналдог хайлаа тацаасаа. За тийм одоо та бүхний бас нөгөө тоглолтын үеэр одоо хамгийн хэцүү байсан баг нь аль нь байсан бэ? Шинжааны баг. За яг юу нь хамгийн хэцүү вэ? Яа тэгэл тэд нар амар өндөр амар өшгөлдөг. Амар өшгөлдөг өө. Артаарнаас амар. Ер нь дараа нэг очиод нэг дахиад тоглолцол нэг ялахаар мэдрэж төрж байна. Дахиад хожно гэдэг. Дараа жил хожно гэдэг батлал. Тэгээ ер нь тэгээд ялагдаад ялалтын одоо тэр нэг том багийнхан ингээд одоо өөрөөсөө том биетэй хүмүүстэй тоглох юм ямар хөө байсан бэ? Том биетэй ч гэсэн хожно гэж бид нар бодсон. Зоригтой байсан бэ тий? Зоригчсэн үү? Ер нь бол хожчихноо л. Энийг гэхдээ эхнийг бол авчиж сэтгэлээр амар бас. За. Ер нь хамгийн шийдвэрлэх мөчтэй байсан биднээс гоё хуваалцаж бид нар бас нөгөө байгааг болохоор яг хамгийн гоё одоо барьж бас хоцсон гэж би сонсч ийсэн. Тэр хэсгээс бид нартэй хуваалцаач. Хөрөл медалийн төлөө. Амар хөрөл медалийн төлөө бид нар ялахгүй болохоос очно гэдэг байсан болохоор бид нар заалаа ялах хэвчээс. Заавал цом авч харна гэлээ. Хэдэн хэцээтэй очив? 4-1. Үгүй 4-0. 3-2. 2-1-ээр хожигдож яваад 2 дугаар үед 2 гол хийж 3-2 болсон. Ямар гоё юм бэ. За хин гол юу? Би 3 гол хийсэн. За. Амар их ассист өгсөн. За дамжуулсан гэсэн үг шүү дээ тий. Би зүгээр л ардаа хаагаал байсан шүү дээ. Эрдэм их хоёр зөндөө ассист өгсөн. Мондөг энэ мэдээж энэ чинь багийн тоглолт те бүгдээр энэ чинь хамтдаа тоглож хамтдаа бие биендээ дэмжиж орж иж ер нь бол ялж байгаа шүү дээ те. Дасгалжуулагчаасаа бас нэг асуулт асуумаар байна. Тэгээ манай энэ өсвөрийн тамирчид маань те хүүхдүүд маань олон улсын төвшөнд тоглуулахад хамгийн чухал одоо ур чадвар нь юу гэдэг вэ? Жишээлбэл за энэ хүүхдүүдийг би аваад ингээ те энэ ишигээ явнаа, энэ тэмцээн рүү явнаа гэдэг одоо аль ур чадварыг нь илүү хаардаг вэ гэдэг ч юм уу? Одоо манай Монгол хүүхдүүдийн хувьд энэ бол дайчин чанар аюу сайн байж цусандаа гэж юу? Ер нь одоо тэгээ бага насндаа ялангуяа бас ер нь бол Европ хүүхдүүдээс сурд хүчээр ер нь баг хэр багтад дутаад авахгүй бас. Энэ яг одоо энэ 8 дэх хүүхдүүд бол өөр байгаа. Одоо яг нэг бид нар одоо нөө 100 болгон шивэд рүү тэмцээнд явдаг. 10, 11, 12 настай хүүхдүүд аваад явдаг. Тэгэхэд бол ер нь 10, 11, 12 дэх хүүхдүүд маань ер нь бол одоо тэрийдээс нээгт гэж айж имээгээд их юм байхгүй зөрөгтэй чадныг үздэг. Европод бас адилхан өндөр хүүхдүүд байгаа шүү дээ энэ чинь. Тэгээ яг 10 11 дэх үед бол энэ эдийг бодвол бас миний бодлоор арай бас нэг одоо бэртэ болцсон нэг юм өөр л үт юм шиг байгаа. Энэ эдийн үед бол сая бол тэр Шинжааны гэдэг баг нь бол ус ялч том хүүхдүүд байсан. Тэгээд манайх ч хэсгийн хамгийн ихний тоглолтоо энэ анхудаа одоо гадаадын тэмцээнд орж байгаа. Хэсгийн хамгийн анхны тэмцээнд бид нар яасан. Эмэгтэй багтаад харцсан. Зоондоо. Хятад бас ер нь бол эмэгтэй хөлбөмбөгөөс аягүй төлхөө дэмжиж ийлээ. Эмэгтэй багууд аягүй хөлөө баг болгонд баг нэр хулч ирсэн баг болгонд заавал эмэгтэй хөлт бийлээ. Ер нь бол тэгээд яг нэг эмэгтэй хөлт байгаагийн гол нас нөгөө нэг дээшээ ихч хүүхд гэж болно. Одоо 8 настай хүүхдүүд бол энэ нийтдээ 8 настай тоглох гэж 9 настай охин байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг насны зэрэг баг наснаас амар гарна. Тэгээд энэ үед яг 100% эмэгтэй багтаад хараад ихний тоглолт дан охтууд гэсэн үг шүү дээ. Тэгээ манай эдийн үед ихний тоглолтоо нэг ярцад тэнцсэн байгаа. Тэгээ бүр ингээд яах учраа мэдгүй бүр ингээд нөгөө эдээ хүрч чадахгүй ингээд хамгаалахаа учраа байхгүй ингээд талбайдаа тасагс. Чанга хөшгөлөхөөс баг имээрсэн бол тэгж болсон. Харин тэгээд бас нөгөө талбай эдэр чинь өөр бас тэгээ орчин ч өөр болчихж байгаа болохоор ер нь аюу хэцүү тоглолт болсон тэр тоглолт бол. Тэгээд тэр тоглолтод бас бид өрөөнд очиод одоо бүгд яг ингэж тоглоё, ингэж байр аваад ингэж ийм байрлалаар ингэж тактикаар ингэж тоглоё гэж хэлж өгөөл. Тэгэл тэрнээс хойш ерөөс хожигдоог явсараад гисээс нэгээр хараад дахиж нэг хожиж шилдэг дөрөвтөө үлдээд тэгээ шилдэг дөрөвт үлдчихэд одоо алтын төлөө зүрхлийн тоглолт гэж нуглааны хожих юм бол алтын төлөө хожигдсон бол зүрхлийн төлөө
Тэр тоглолтын дээр Шинжааны багтад харцсан. Тэгээ Шинжааны багтад дараа бид нэр буудлаасаа гараад талбай руу тэмцээн зохион болгоход автобусаар зөөж өгдөг. Бид эдэг гарцсан багт Шинжааны багч суудсан байсан. Бид нэр автобус руугаа яваал орсон жинийд угс шууд хөө багш энэ чи ах нар биш дээ. Шууд би нараад хайцсан. Тэгэл нэг би ч явж ирсэн ээж авнарч байсан. Юу яриад байгаа зүгээр адилхан насны хүүхдүүд та нар ялгаагүй гэж хэлсэн мөртлөө очивол талбайд шууд мэдгэцсэн юм хүүхдүүд айцсан байгаа. Ингээд өөртөө эрдэмэл харин ер нь бол өөртөө хийж чадах бүх юм л хийж чадах болчих жоохгүй айж гарч байгаа. Тийм шүү дээ. Харин тэгэл тэр тоглолтод манайх тэр ер нь бол ихний үе бол нэлээд сайн үдсэн. Манайх зөндөө боломж үүсгэсэн. Тэгээ зөндөө боломж алдсан. Итак Жонсон гадуур нь гой боломжоо зөндөөж алдсан. Хэрвээ хийгээд ихсэн бол бас өөр болчих байсан. Тэгж яагаад нэг өөрсдийнхөө амар тийм одоо бүдүүлэг алдаанаас болоод яахаа мэдгүй ч нэг сонин бөмбөг гаргаад өөртөө анхаарал гэж нэг гол алдаал тэгэл энэ бол нэг гол алдаад эхэлж байгаа гол бүгд станаар унаал тоглолт алдсан. Эрдэм аймаг гоё ингээд хаалганы урд ингээд гарч ирчээд байгаа шүү дээ. Одоо тийм боломж эрдэм гэлтгүүр бүгд л энэ бол аюул боломж алдсан. Харин тийм. Тэгээд уусаа сандарсан байгаа нь шууд илт мэдчихсэн уус айцсан сандарсан байгаа. Харин тэгэл тэр тоглолт манайх хожигдоод өглөө нь бид нар тоглосон. Хожигдоод өдөр нь бид нэр дахиад хөл медальтай хамтлаа болгосон. Тэр тоглолтод хожигдоод нэг өөлж унжаад бүүн болж бас. Тэр хугацаанд шууд урдаа хамаагүй яаж контролчнаас дасгалжуулагчийн хувьд одоо ойлно те ялагдвал ойлно хожуул баярлна тэгэл энэ нэг гिचл мэдрэмжүүдийг нь одоо таас сэтгэл зүйн яаж контролж хүүхдүүдийн төлөвшөлтөнд та яаж нөлөөлж байгаа вэ? Одоо яг хувийн нийтийн хувьд бас ер нь нэг багдаал нэг жил гарan 2 жил бэлтгэлд явцсан болохоор бас зан харагдана аюулсаа мэддэг болсон. Энэ хүүхдээ ингэж ярьж байгаагүй энийг ингүүл гайгүй гэсэн тийм юу болсон. Тэгээ бас одоо жоохон юм чинь тэгээд одоо хуур харгаа гэсэн үг шүү дээ. Одоо ингээл ингүүл тгий шүү, хожуул ингэж үгүй шүү, тэрий ч үгүй шүү, ингэ шүү гэж одоо нөө тэмцээний үеэр бид уцаа хамаагүй ашиглахгүй. Тэгэл хожиж юм бол уцаар чинь тоглоулна шүү, ингэ шүү. Тэгэл хожиж юм бол пицца авч өгнө шүү гэж ийм юм байдаг. Тэгэхээр энэ хөл бөмбөг гэдэг спорт өөрөө хүүхдийн хүмүүжилт ч гэдэг юм уу, төлөвшөлт ч гэдэг юм уу те яаж нөлөөлдөг юм болоо? За манай клубийн хувьд гэх юм бол ер нь бол одоо мундаг сайн хөл бөмбөгч гаргахаас илүү яг хувь хүний одоо төлөвшөл болон яг одоо энэ зан характер дээр нь аягүй анхаардаг. Одоо мянган мундаг сайн хөл бөмбөгч байлаа гэж бид нэр зан характергүй тамирчин байх юм бол энэ бол ганц зөв хөл бөмбөглүүд дэлхий дээр одоо бүгд л харж байгаа. Тийм болохоор бид айлуулах багаас нь ганц бас 100 хожлын төлөө биш. Одоо үр дүнгийн төлөө биш тийм. Одоо багаараа тоглолт сурах одоо багийн спорт гэдгийг юу гэдгийг тэрийг сайн ойлгох гэж үздэг. Тэгээ үнэхээр одоо яг хөө тэр нэг медалийн төлөө гараад ирсэн байх юм бол одоо тэгэл одоо ямар арга тэр аргаар л үтэндээ тэгэл. Энэ бусдаар бол ер нь бол яг манай Дэрэн клубын бислаб гэм одоо арга барил гэх юм бол энэ бол яг хүүхдүүдтэй зөв хөл бөмбөг сургах тийм л юм байдаг. За би хүүхдүүдээс бас асуучих. Одоо хожигдоод ирвэл ер нь ямар хуу байдалд орж байгаа. Эцэг багш нь бол яаж одоо дэмждэг вэ? Яг тэр үед юу хэлдэг вэ? Битээ сэтгэлээр он гэж. За нэгээр бүгдээр харилцаач. Битээ сэтгэлээр он. Сэтгэлээр онол улам та нар айцтай болоо тэгээ та нар ял. Тэгээ ер нь ингээд та нар ингээд хэр их ингээд өөрсдөө бас ингээд талбай дээр гараад тайвшруулах ямар амар арга техникүүд байна тааж. Одоо талбай дээр гарахаар би болохоор ингээд төсөөлжил ах нь ингээд талбаар гарахаар ингээд айгүй айж байна. Ээж аваа бидний дэмжихээр ээж аваа бидний тэмцэхээр бид нар бид нар хүчээ гаргадаг. Тэгээ одоо би нэг асуулт асууж болохоо та нараас та нарын одоо ингээд хөл бөмбөгийн тэ ирээдүйн зорилго чинь юу вэ? Яг юунд хүрэхийг та хамгийн их хүсэж байна хөл бөмбөгөөрөө? Үсээрээр. За. Ирээдүйн хөл бөмбөгч Ямар шиг болмаар байна. Ямаа шиг хөл бөмбөгч болох зорилготой тий. Дэлхийд гарсан алдартай хөл бөмбөгийн баг болох байхаа манай Дэрэнгийн багийнхан тий. Дэлхийн авраг авна гэж бодсон. Дэлхийн авраг авна гэж боддог. Ямар гоё юм бэ? Мундаг. За манай нөгөө гурвын зорилго нь юу вэ? Бага аврахыг хүсдэг. Бага аврахыг хүсдэг тий. Ямар гоё юм бэ? Зя. Манай эрт гоё хэлэх зорилго нь юу вэ? Бабаа болчих. За. Бага аварж тэгээд бага яаж
Юу гэж хэлэх юм бэ? Юу гэж хэлэх. Одоо энэ бабуугийн хувьд одоо манай нөө лигийн багт гэж ярьсан шүү дээ. Тий. Бабуугийн хувьд одоо ах нь лигийн тамирчин байгаа. Тэгээ одоо энэ манай энэ үйлсээ одоо энэ бүгд адил манай лиг 100 болоо нөө дээд хамгийн том тэмцээн гэсэн үг Монголын дээдлийг тэрийгэ үзэж ингээ ах нарыгаас энэ үздэг байгаа. Тэгэхээр энэ тэрийд чигээ хөлбөмбөчин болно нэг гэсэн бас бодол байдаг л одоо ингээд хэлж чадахгүй ингээл сандрал. Эрдмийнх нь ирээдүйн мөрөөдөл нь юу байна? Би том болоод од тамирчин болоод World Cup авахыг хүсдэг. Бүгдээрээ өстө World Cup руу очих гээд шүү дээ. Тэгээ мэдээж хүрнээ манай миний дүнээс яг энэ хүсэл мөрөөдлөө яг дотроо яг World Cup яг энэ цомыг барьсан юм шиг яг бодож төсөөлж байгаараа за. Тэгээд бас та бүхэнд бас бүгдэнд нь дахиад баярлалаа гэж хэллээ те. Баяр хүргэе. Баярлалаа гинэ. Баяр хүргэе. Тэгээд энэ бас цомоо авах мөчөд бас та бүхэнд ямар мэдрэмж төрөв те. Ер нь бол яг хамгийн түрүүлж одоо мэдээж хэрэг эцэг их нэртлүүгээ ярьсан бах эцэг ихтэйгээ одоо уулзсан бах те зарим нэг. Тэгээд энэ чинээс бас ээжтэйгээ ярилцах, аавтайгаа ярилцах мөчүүдээсээ уулзаж ямар ийсэн. Одоо энэ чинээс цомоо дараах мэдрэмжээ хуваалцаач. World Cup авч байгаа юм шиг мэдрэмж төрсөн дэлхийн аваар. Гэхдээ энэ цом World Cup шиг харагддаг. Тийм байна. Энд чинь ерөөсөө л ирээдүйн World Cup-ыг биелэгдэж та нарт өгсөн байх шүү дээ, тий? За нэгээр салахгүй жагаад мөнгөн цомыг хаглаа. Үгүй хуглаа ийцэн. Бөмбөг өшглөөл шууд хууг авсан. За. Эрдмийн юу дээ? Бид нэр ингээд хүрэл медаль авахад амар сэтгэл амар гоё болоод бид нар тэгээд амар баярлсан. Тэгэл шууд нөгөөтгөө авчихв. Тэгээ тэр юм юу болоо яаж чад ингэж. Тэгээд бид нар нөгөө нэг шууд зайлгаа пас үг гэдэг тэгээд үүсээ гүйж явах гэжсэн чинь тэрийг онцсон чинь тэгээд тэр шууд хууг. Нөгөө амар азгүй тэгвэл энэ нөгөө тэмцээн зохион байгуулахаас нэцээс ихгүй талбай дээр нь одоо шууд халт хэлж байгаа болохоор нөгөө медаль цомоо гаргаад тавьчихсан шүү дээ. Тэгээ гаргаад тавьчихсан ихгүй. Тэгээ нөгөө тоглолт яваад манайд дамжуулт гэсэн бөмбөг гарч яваад цомнууд оноод мөнгөн цом нь хараанцсан ихгүй. Тэгээ бас энэ ч бас өөрсдөө цомыг хаглаагүй гэдэг бас. Өөсөө ингээ бид нар авахгүйсэн юм аа тэгээд тавцсан. Бид нар ахи Барбинуудтай үзчихсэн байхгүй юу? Гэсэн чинь 18-0 госсон шүү дээ. Ахад нэг өөр эмэгтэй баг байсан. Тэгээ тэр үеийн үед бол ер нь бол юу байсан? Паста. 8 настай ер нь яг сурж байгаа л хүмүүс шиг байсан. Тэгээ яг нөгөө одоо юу маягаар оруулсан дадлах юм уу юу туршлага маягаар оруулсан тийм нэг хүмүүс байсан. Тэгээ тэр хүмүүстэй энийг тоглосон. Тэгэл амхандаа бас нөгөө нэг бас хит их одоо хүүхдийн тэмцээн юм чинь олон оруулж болохгүй мэдээл ингээд дамжуулгээд байгаа мөртөл төсөөсөөгөө чинь манай чинь охтууд бол яг нэг сүултээ ингээд тэрний өмнө ингээд 3-4 тоглолцсон бид яг яаж гол их аргас юм олцсон тийм болохоор ингээд өсөөсөөгөө голж ядсан. Тэгээ бас аймхандаа л одоо нэг байнгын тоглолт гэдээ суулгацсан нөгөөд нь оруулах нөгөөд маань өгтөл гол гээл. Тэгээ тэр энэ тэмцээнд бол гол өгөх байхгүй бас. Бүгд явсан бүгд маань оруулах гол гэсэн байгаа. Одоо босод бас бид нар чинь бас нэг багийн одоо спорт ч бас багийнх тэгээ ялангуяа хөлбөмбөгчнөлөө олон хүнийх тий. Тэгэхээр бас багийн босод тамирчдыг та танилцуулаач. 12 за нийт тийм манайх 12 явсан. За тэгээд энэ нэг улс эрдэн гэдэг нэг хамгаалдаг хөлт байгаа. Шууд байрлал нэрүүд нэлсэн улс эрдэн, мөнх түшиг, даваа эрдэн, Илдар ингээд 8 болж байна. Тэгээд инхиод өөр юм байна. Даниэл. Ингээд 10 нэг хүүхэд. 10 хүүхэд. Илдар хэлсэн. Илдар. За ер нь ингээ 10 одоо ингээд харахгүй гарч харахгүй гарч байна. Үүсээ өхөн ширтээд байдаг шүү дээ. Энэ тас нэг ихний тоглолт молч бидний гол алддаг шүү дээ. Ингээд нөгөө бас энэ чинь өөр юм ингээ хараад ингээ гайхаа зогсож байгаа юм чи бас байрал авах. Тэгээд тэр оронд айл нь хийж гол нөгөө нас яг нөгөө өвдөл бас чи над аваад хараа зогсож ингээд байх ингээл бас ахаарнаа. Тэгээд ихнийг бол бид тэр яаж алдсан гэхээр л энэ хүмүүсээ ихний ширтээ тэгээд энэ нөгөө нэг бөмбөгөө тасаж чадахгүй ихний ширтэл тэгээд ялангуяа тэр ихний айлгаж битээсэн болохоор тийм юм бас юм уусээ хос шиптэй
их хос шиптэй. Тийм юм болсон юм. Яг багийн ахлагч болж байхад яг багийн ахлагч нь бас адилхан шиптэй байсан шүү дээ. Аха. Тэр үед яг тэр хоёр яг илхэн багийн ахлагч байлаа. Хоёр багийн ахлагч ижилхэн шиптэй. Тэгэхээр бүр цаана өөр харагдаад болдгоо. Тэгээ харж ирсэн. Тэгээд бас жиг ололттой. Багийн ахлагч нь яаж шилж байгааг нь харсан чинь Бабу дээр яг анхаарал зүгээр ингэж тосоод өөр юм шивтэй л аав дүү дагаарэ. За тэгээд манайх юу байгаа? Бас 12 10 наснд бас олцсон байгаа. За. 10 насны үед болохоор одоо яасан 8 эсрэг 8. Одоо талбай дээр 8 өнгөс. Энэ үеийн үед бол 5 эсрэг 5 байхгүй хаалж байгаа. 10 насны үед бол 8 эсрэг 8 тэгээ нэг талбайнаас тодорхой хэмжээнд том болоод тэгээ хотон тоглолттой гэж явсан. Одоо 10 настай хүүхдүүдийн үед отон тоглолттой гэдэг бол бас хэцүү байхгүй. Одоо ялангуяа манай Монголд бас нэг юм хүүхдийн тэмцээн аягүй бага болдог байсан. Тэгээ манай Монголд ч 10 наснаас нэг хэл тэмцээн болж эхэлдэг. Одоо хамгийн тэмцээн гэхэл 10 настай болж эхэлдэг. Тэнгүүд л одоо манай хүүхдүүд ч дөнгөж 10 настай эндээ нөгөө 5-5-ын хөлбөмбөг тоглож явахад хятад шивэд одоо бидний явдаг тэмцээнд гэхэл 7-8 аль эдийнэ бүр ингээ хөгж зоолгон тоглодог болсон. Тийм болсон байдаг. Тэгээ сүүлийн жилийн хувьд бидний хувьд бол аюул олон тэмцээн боллоо. Одоо хөлбөмбөгийн клубүүд маань аюул олон тэмцээн зохиолоо. Тэгээ энэ ичээрээр энэ бол аюул гоё болчих واخ. Хүүхдийн тэмцээн одоо ажиллах тусам бид нэр хүүхдүүд маань сайжирна. Ур чадварууд нь нэмэгдэнэ. Тэгээ гол нь одоо манай монгол хүүхдүүд ур чадвартай байгаад идэг тоглолтын арга барил гэдэг юм баг байдгүй байхгүй. За. Тэгээ бас аюул дутдаг гэсэн. Одоо ингээд тэмцээх бол одоо энэ жилдээ бас яригдж байгаа тэмцээнүүд аюул их байгаа. Ганц хөлбөмбөгийн холбоо гэж хараад авахгүй багууд маань ингэж гоё тэмцээн зохиодог болчихлоо. Одоо ер нь дараагийн зорилго бас баг хамт болно юм байна одоо. За манайхны хувьд бол одоо энэ баг насны үед яг одоо ингээд дараа жил хон гараад грассрутс гэдэг одоо 10 насны хамгийн анхны улсын урд орж эхэлнэ. Тэгээд энэ үед одоо хоног төлсөн 10 одоо энэ 100 манайх 6 сард 10 11 14 насны ангилалд шивэд рүү тэмцээнд явах байгаа. Энэ бол жил болгонд гэж тэмцээнд явдаг байгаа шивэдийн нэг сар гарan 30-аас 45 хоног явдаг. Дасгалжуулагчийн хувьд хөлбөмбөг сонирхдаг хүүхэд залуус болон тэдний эцэг эхчүүдэд хандаж та юу хэлмээр байна те? Бидний эфирийн цагаас нэг өгөх юм. За тэгээд эцэг эхчүүд хүүхдүүд хөлбөмбөгөөр хичээлсэний давуу тал бол биднэрт маш их гарна. Нэгт багаар ажиллана, олон хүүхэдтэй харьцана, олон хүнтэй харьцана. Тэгээд хамгийн гол нь зөв хурдан богино хугацаанд аюул урдын шийдвэр гаргадаг болно. Хөлбөмбөг бол энэ өөрөө тим спорт. Аюул урдан боддог болно. Тэгээд ээж аав нарын хувьд бол одоо хүүхдүүдээ ямар нэгэн байдлаар спортоор хичээлүүлээрэй гэж хэлээ. Тэгээд манай дэрэн клубын хувьд ээж аав нар бол маш гоё ээж аав нар байдаг. Энэ бол хүүхдүүдээ маш сайн дэмждэг. Бид нэр ингээ ийм тэмцээн байна, ингэж явахсан, ингээ тгий гэхэд бол энэ бол тгий айлт бид нэр ингээ яг гоё үнцэн бүрэлдэхүүнээ гаргаад багаараа ингэж явъя гэж аягүй их дэмждэг. Тэгээд ашрамд одоо энэ ээж аав нартай бүгдэнд баярлалаа гэж хэлээ. Манай хүүхдүүдээс ээж аавдаа нэг баярлалаа гэдгийг хэлчихв. Ийм гоё тэмцээнд нь явуулж өгөөд байн одоо дуртай амиг нь хийлгэж байгаа шүү дээ, тий? Бүгд микрофон дээр очиод аав ээжтэй юмнуудаа. За нэг. Арай гэж 3 сая төлж мөлөөд тэгээд хүүхдээ өмжлээ. Тэгээд энэ тэмцээнд явуулж байгаад баярлаа. За баярлалаа дарыг. Манай эмээ ээж аав маань намайг дандаа дэмждэг. Зөвхөн дандаа миний тоглолтыг үздэг. Тэгээд бусдуудын тоглолтыг үздэггүй. Тэгээд зөвхөн намайг дандаа дэмждэг. Баярлаа гэж тий. Баярлаа. За. Манай гэрийнхээр намайг бүгдээрээ ах トゥ үгүй эмээ бүгдээр намайг дэмждэг. Тэг баярлалаа хайртай анаа. Би баярлалаа. Манай гэр бүлийн бүх хүмүүс намайг дэмжиэд би өөртөө амар их гаргадаг шээ. Үндэг. Хаалгач болно гээл. Дэлхийн хот хаалгач болно гэж тий. Үндэг. Яхаарга болох яах вэ мэдээж хэрэг та бүхэн маань ингээд чадна гэдэг бас ингээд нэг батлаад нэгийг эхлээд цомоо аваад ирлээ шүү дээ тий. Одоо дараагийн цомоо одоо бүгдээрээ аваад. Угаасаа би од шүү дээ. За бүгдэнд амжилт хүсье. Бүгдээрээ дэлхийн аврагaalаарай. Тэгээд бас энэ их үйлсийг хийж байгаа тасгалжуулагчид нь маш их баярлалаа. Баяр хүргэе. Цаашдаа илүү олон том цомоодыг аваад манай нэвтрүүлэгт эргээд хүрээд ирээрээ. За баярлалаа. Баярлалаа. Одоо анхны цомоо авч болох юм гоё. Тэгээ шүү дээ. За хэдэл юу нэ анхны 6-д оруулчих. За. Бид дээр нь таарт.
Дэрэм тайртай. Дэрэм тайртай. Бүгдээрээ хамтаа дэрэм тайртай гэлжилээ. Микрофон доор шүү. Тэгээ микрофонд орчих. 3 2 1 гэж байгаа би хэлье заяа. Тэгээ бүгдээр дэрэм тайртай гэлжилээ шүү заяа. 3 2 1 дэрэм тайртай. За за бүгдээр зургийг авах болчих.